За энэ хуулийн төслийг дэмжих боломжгүй байгаамаа. Шударга шүүхээр шүүлгэх шүүх бие даасан байх гин буруугийн зарчмыг тодорхойлж байгаа юм. Өнөөдөр үндсэн хуулийн бүтцийн байгууллага Монгол улсын дээд шүүх, Монгол улсын ерөнхий прокурорын байгууллага энэ хуулийн төсөлд зарчмын зөрөөтэй санал ирүүлсэн. Дээр нь хууль тогтоомжийн тухай хуулиар Монгол улсын засгийн газраас санал аваагүй байгаа. Өнөөдөр хууль тогтоогч бол бодлого ярих ёстой, үзэл баримтлал ярих ёстой, тогтолцоог ярих ёстой. Гэтэл энэ хууль энэ төсөл санаачлагчид нийгмийн сэтгэл зүйд таарсан ийм улс төрийн шинж чанартай юм яриад байна. Өнөөдөр бүх шүүгч, прокурор, мөрдөх байгууллагыг авилагчид гэж хэлж байна. Ийм их олон авилагчид байгаа юм бол Монголын төрд шүүх засаглалд үндсэн хуулийн тогтолцооны байгууллагад итгэх ард түмний итгэл хаана байна? Бид нар нэг хууль батлуулахын тулд нийгмийн сэтгэл зүй таарсан шүүх эрх мэдлийн байгууллага, хууль тогтоох байгууллагыг харлуулж байж энэ хуулийг батлуулна гэсэн ийм ойлголтоор өнөөдөр болон хууль зүйн байнгын хороонд энэ хүмүүс ярьж байна. Энд дүгнэлт хийцгээе. Өнөөдөр шүүх эрх мэдлийг үндсэн хуулийн өөрчлөлт нэрийн дор хууль тогтоох эрх мэдлийн харьяанд авчирсан. Боловсон хүчин, хөрөнгө санхүү одоо бүр барьцаал авшруулж ямар юмд явагдаад байна? Би хардж байгаа шүү. Өнөөдөр анхан шатны шүүхийн шийдвэр эцсийн байх. Цаашлаад энэ хэрэг маргаанд оролцогчид давзаалдах, шударга шүүхээр шүүлгэх энэ асуудал бүрхэг байна. Бүрхэг байна. Монгол улсын шүүхийн тухай хуулинд прокурор эсэргүүцэл бичдэг байсан тэр заалтыг хассан. Төрийн нэрийн өмнөөс ажилдаг прокурорын эрхийг хязгаарласан. Би их эргэлзэж байгаа. Ийм учраас энэ хуулийн төслийг дэмжих боломжгүй байна.